чадахгүй гэдэг кодыг өгсөн байгаа байхгүй юу? Чи чадахгүй гэдэг. Тэгээ жоохон ярьцгүй өчигдрийн өөрөөсөө би өнөөдөр тодорхой хэмжээний суралцаж чадсан байна уу? Үгүй байна уу? Гэдэг дээрээ л нөгөө нэг ингээд өөртөө харьцуулах юм байна л да. Одоо ингээд хараад ахад тэгэхэд болохоор гүйцэн нөгөө хүнтэйгээ харьцуулсан. За тэгээд би чинь чадахгүй юм байна штэ гэдэг нөгөө нэг өөртөө чадахгүй гэдэг кодыг өгсөн байгаа байхгүй юу? Чи чадахгүй гэдэг. Тэгээ жоохон яг тэр хүмүүс энэ хүлээн зөвшөөрөл би чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөөгүй болохоор нөгөө өөртөө ихлээ бас нураагаад идэв юм байна гэдгийг анзаарчихсан. Тэгэл шууд надад туслаач ээ. Би нэг мэдгүй шүү. Тэгээд бол өөрөө хүлээн зөвшөөрөл хин нэгэнд би буруу зүйл хийчих юм бол уучлаарай. Миний буруу байсан байна гэдэг хүлээн зөвшөөрөл. Тэгэхээр энэ зүйлүүд одоо тийм бид нар дандаа гаднаас тэр хүн илүү байна. Энэ хүн юм гэхээс илүү энэ маш гэсэн тийм. Энэ хүн яаж чадаад байна? Би энэ хүнээс асууч. Энэ яг юу болоод байна? Юу болохгүй байна? Бид нар дандаа өөрийнхөө хэмжээнд байгаа хүмүүсээс асуухаар нөгөө хүн чинь туулж үзэх юм чинь. Тэгэхээр илүү биднээс өндөрлөгч явж байгаа хүмүүсээс асуувал тэр хүмүүс надад чинь аль хэзээ тулаад үзүүлж ирсэн бид илүү гоё мэдээлэл өгдөг. Одоо подкастаар маань ийм сэдвээр ярилцаач тий. Ийм юм зүйлүүд зүгээрээ шүү гэдэг зүйлийг бас хэлэх юм бол бид хоёр түүнийг хүлээн авахд бэлэн байгаа шүү. Сайн бацхан бүгдэнд өглөө өдөр орой мэндийг хүргье. Бидний ертөнцийн нэг гарт подкастын маань дараагийн дугаар хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар бид хоёр өөрийгөө үнэлэх хөндлөмжийн талаар ярих гээд энэ подкастаа бэлдээд сууж байна. За тэгэхээр подкаст байна. Тэрс маань. За өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг зүйл ер нь яг юу юм болоо гэдэг спектр ярихын тулд хамгийн түрүүнд авч үзэх зүйл маань л өөртөө их итгэл юм болоо гэдгийг гэж би бодож байна. Тэгэхээр гэрэлмагч маань энэ тал дээр юу гэж бодож өөртөө хэр итгэдэг бол өөрийнхөө үнэлэмжийг хэр тавьдаг бол миний хувьд бол одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж одоо таны хэлдгээр нөгөө нэг өөртөө итгэх итгэл гэж байгаа штэ. Ер нь бол маш бага. Одоо юу гэх итгэлийг даах чадвар гэж бас байна тий. Тэгээд итгэлээ бас өгөх чадвар гэж бас байна. За тэгэхэд болохоор нөгөө нэг манай ээж надад нэлээд юм итгэдэг төрлийн хүн байхгүй юу? Ер нь бол би чамд итгэдэг, чи миний ингээд би чамайг өсгсөн юм чинь би чамайг мэдж байгаа гэсэн өнцгөөс надад нэлээд итгэдэг. Тэгэхэд болохоор би нөгөө нэг өөрөө өөртөө итгэж чаддгүй. Тэгэхээр тэр итгэлийг даах чадвар надад бас нэг юм одоо завлын юм шиг дагаад идэгсэн байгаа даахгүй өмнө нь бүр. Тэгээд ирэхэд болохоор одооноос ер нь бол өөртөө итгэх итгэлээ ингээд сайжруулъя гэдэг дээрээ ажиллаад явж байгаа. За тэгээд өөртөө яагаад итгэдэггүй байсан юм бол гэдэг асуултууд бас ургаж гарч ирж штэ энэ ярианаас. Тэгэхэд болохоор нөгөө нэг өөрийгөө басдаг байсан байгаа юм байна. Одоо өөрийгөө нэлээд басдаг. Тэгээд бусад хүмүүстэй харьцуулалтаас одоо өөртөө харьцуулах гэхээсээ илүү бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулахаар нөгөө хүмүүсээс яалтчгүй сул байгаад ирэхээрээ өөрийгөө нөгөө нэг басдаг болоод ирчихэж байгаа хгүй юу? Энэ охин маш хөөрхөн юм а гэж бодохоор би энэ охин шиг хөөрхөн биш юм бэ штэ гэдэг дээр л юм баха юм дээр харьцуулалтыг нэлээд ингээ үүсгэждэг. Тэгээд энэ охин энэ хичээлдээ сайн юм а гэхээр би энэ хичээлдээ сайн биш штэ гэд ингээд харьцуулаад өөрийгөө басаад ирэхэд болохоор яалтчгүй нөгөө нэг өөртөө итгэх итгэлээ өөрөө л нураагаал яваад идэм байна л да. Тэгэхэд нөгөө нэг хүмүүс ярьдаг да өөртөө өөрийгөө харьцуулаа өөр бусадтай биш гэд. Тэгэхээр яалтчгүй өчигдрийн өөрөөсөө би өнөөдөр тодорхой хэмжээний суралцаж чадсан байна уу? Үгүй байна уу? Гэдэг дээрээ л нөгөө нэг ингээд өөртөө харьцуулах юм байна л да. Одоо ингээд хараад ахад тэгэхэд болохоор гүйцэн нөгөө хүнтэйгээ харьцуулсан. За тэгээд би чинь чадахгүй юм байна штэ гэдэг нөгөө нэг өөртөө чадахгүй гэдэг кодыг өгсөн байгаа байхгүй юу? Чи чадахгүй гэдэг. Тэгээ жоохон юм дээр чадаад амарчлаа тэрийг ингээд тэр хүн шиг гоё хийсэн үгүй штэ гэл ингээд нөгөө нэг нураагаал байдаг. Тэгээд ирэхэд яг ингээд нэг миний нөгөө өөртөө итгэх итгэл маань ингээд маш ингээд унаад яваад байсан гэдгийг саянаас л нөгөө нэг ажиглаад тэгээд за тэгвэл би ингээд өөртөө эхлээд өөрийгөө харьцуулж эхлэх юм байна. Өчигдрийн өөртөө харьцуулж эхлэх юм байна. Эсвэл 5 жилийн өмнөх өөртөө харьцуулж эхлэх юм байна. За бусад хүмүүс гоё хийж ин тэрнээс суралцъя. Яаж ингэж гоё хийгээд байна? Чи надад заагаад өгөөч гэдэг юм эсвэл яаж сурсан тэр аргачлалаа хэлээд өгөөч гэд ингээд суралцаад явах процесс гэх юм байна штэ. Тэгэхэд нэг энэ хүн чадаад байхад би чадахгүй мэн штэ гэх ингээд суугаад байвал яг үндэ суугаад л байх юм байна. Таны хувьд та маань бол өөртөө маш ихтэй хүн штэ. Ер нь бол яаж ийм өөртөө итгэх итгэлээ олж авч ийсэн бэ? Ерөнхийдөө бол би яг хүүхэд наснаас өнөөдөр хүртэл юм хийж үтсэн байгаад байгаа юм. Тэгэхээр нөгөө альва нэгэн зүйл дээр хүүхэд л юм чи алдаа гаргаж мэдээж үзэн тий. Тэгэхээр давцсан алдаагаа гаргахгүй бол альва одоо жишээлбэл би хүүхэд байхдаа дуулдаг, бүжгэлдэг гэхэд дандаа л одоо олны өмнө ингээд дуулаад бүжгэлдэг, ангийн дарга гэхэд дандаа л олны өмнө сакс тоглодог гэхэд дандаа л олны өмнө за FM-ийн байнгын оролцогч гэдэг нэг юм хийж үзээ би дандаа өөртөө алгаад шүү дээ. Хүүхүү байлаа чадчихлаа. Хин нэгнээс би хин нэг намайг чи сайн байх шүү гэж хэлэхээс илүү өөрөө өөртөө би одоо
чи сайн биш үү? Тэгэхээр хоёулаа энэний дараа юу хийж болох вэ? Хоёулаа ингээд нэг зүйл яаж ийна гэдэг үүднүүдийг өөрөөсөө маш их асууж тэгээд дараагийн алтан руу маш хурдан шилждэг хүүхдээс би ер нь анзаарч ирсэн байхгүй. Тэгээ ер нь ингээд анзаархаар одоо жишээлбэл би таханд ингээд сурж байхдаа тэгээ сураад одоо их сургууль хотод ирж байгаа шүү дээ. Тэгвэл би дахиад танихгүй хүмүүсийн дунд ингээд ороод ирж байгаа. Танихгүй хүмүүсийн дунд орж ирэхдээ би юу чаддаг вүлээ? Яадаг вүлээ? Яг ч тэдний урд нь гараад ингээд ангийн дарагч байсан болооч тэр урд нь юм хийжсэн болооч тэр тэднэрт өөрийгөө таниулах чадвар маш хурдан өндөр. Тэгвэл одоо 10 жил нөгөө задгаа цагаан хүмүүн төрлөختөн бүжгэлдэг байсан бол оюутан болоод бид нар ч нас урлагийн өслөг гэлтэгдэг шүү дээ. Тэгэхэд тэнцээ латин амир бүжиг хийж сурсан байдгийг тэгээ бид нар ч бас өөрхөн байр ороод тэгэхээр ингээд нөгөө аль нэг юм зүйлийг хийгээд хичээгээд идэг. Тэгээд бид нар чинь урлагийн өслөөрөө бүр нэгдгээр байранд ороод бөөндө вау гэдэг ингээд нөгөө яажсан яадаг хгүй. Тэгээд дараад нэхэд яваа хэлэл бас би явж исэн байна. Тэгэхэд яг сургуулаасаа яг битэмсэн сургуультай хэмжээнд 3 дугаар байранд ороод тэгээд 2 дугаар байранд орж ирсэн. Юуны сургууль бүр ихтэй сургуулиудын хэмжээнд ингээд харахад бид нар тэ одоо цайтагийн ахтем цэргийн хлийн цэрэг мэрэг тэ биеийн тамирын дээд сургууль мургуул гэдэг дандаа мундаг юм одоо тэр хүмүүс дунд очоод бас уралдахад тэ 3 дугаар байранд орчихсон. Вау, чадчихлаа шүү дээ. Дараагийнх нь би яг үнэ ихэд яваа алт гэдэг юм ийгүүд 10 жил байхдаа хийж үзээч хүүхэн тэ тэгэхээр би дандаа шинэ ямиг оролдож үздэг. Ийм хүүхдээс наа ер нь бол анзаарчсан. Тэгээд бид хоёр одоо ингээд үргэлж яриад байгаа шүү дээ тэ. Алхам нэг зүйлийг алхам хий. Та алхам хийж сураад дугаар дараагийн алхамыг та хийж чадахгүй. Тэр би өөрөө алхам хийдэг нөхөр байгаа болохоор туршиж үзэн, алдаж үзэн тий, ундаж үзэн тэндээсээ энэ болоод байгаа юм байна шүү дээ. Хоёул энэгээр нь хийчихэл та гэдэг. Энэ зүйлүүд намайг одоо өөртөө их итгэлийг маань маш их бэхжүүлдэг байсан юм байна гэдэг ер нь бол анзаарч ирсэн. Гэр бүлийн харилцаан дээрч, найз нөхдийн харилцаан дээрч тий ингээд үзэл ямар вэ гэдэг зүйлүүдийг маш их өөрөө туршиж үзэж хийж үз. Ер нь бол миний одоо баримтлагдаг зүйл би өөрөө алдаж үзчихсэн зүйлийг тий алдаж үзээд тэнтэйгээс оноогоо авсан зүйлүүдээ бусдад авахыг хүсдэг. Энэ чанар маань миний өөртөө улам их нэмэгдүүлсэн юм уу да гэдэг бодол орж ирж байна. Тэгэхээр энэ дээр сая аюугаа юм ярьлаа шүү дээ. Үнцэн гэдэг юм зүйл яриад байгаа тийм үү? Тэгвэл ер нь хүмүүс гаднаас өөрийгөө бусадтай харьцуулаад ихэхээр нөгөө бидний хэлээд байгаа үнцэн гэдэг зүйл ямар ч одоо үнцэнгүй болчихж байгаа юм л та. Гэж би ер нь олж бусдаас магтаал сонсгоо тий. Өөрөө хийжээд өөрийгөө хийсэн юмаа үнэлж чадахгүй юм гэдэг чинь та өөрийгөө л үнэлж чадахгүй байгаа шүү дээ. Та өөрийгөө үнэлж чадахгүй бол бусад хүмүүс таныг бас үнэлэхгүй юм байна шүү дээ гэдэг юм бас танаа гарч ирж байгаа. Тэгвэл бусдын үнэлгээнээс үсээд байна уу? Бусдаас магтаал авах үсээд байна уу? Яг өөрийгөө ингэж олж харж чадсан уу гэдэг асуултыг одоо гэрэлмаа багшаасаа асуумаар санагдаж байна. Одоо чи бичлэг хийхэд тий одоо үзэгчдээс хамааралтай болчиход байна шүү дээ. Хин надад лайк дарж байна, хин лайк дарахгүй байж гэдэг юм уу те. Үзэгчдийн хамааралтай байгаад байна уу нэг бол зүгээр хөвчлөлөө хийхэд. Үгүй те. Өмнөх жилийн бичлэг маань ямар юм гэж юм те. Ийм их зүйлүүд нь талхарч байгаа юм яаж вэ? Эхэндээ яалтчгүй бичлэг хийж хахад бусад хүмүүсийн одоо юу гэж бодох хамаарал нэлээд байсан. Одоо тэр хүмүүс юу гэж бодож байна. За би энийг ярьчих юм бол хүмүүстээс эвгүй сэтгэл төрүүлчихгүй дээ. За энийг ярьчвал бас болчих юм болов гэсэн тиймэрхүү нөгөөнийг би яг юу ярихыг хүсэж гин гэдгээсээ илүү бусад хүмүүс миний ярьж байгаа юм дээр хэрхэн хандах болоо гэдэг дээр маш их акцент өгдөг байсан. Тэгээд ирэхэд болохоор одоо нөгөө нэг бичлэгүүд нэг явахгүй юудч байна. Нэг бол явах юудч байна гэл ингээл угаасаа хүмүүсийн одоо нөгөө нэг үзэл бодол өдөр тутам өөрчлөгдөж идэг юм байна л да. Одоо өнөөдөр намайг дэмжиж байгаа бол маргааш намайг дэмжихгүй байж болох байхгүй. Тэгэхээр тэр ингээд яг тэрэн дээр тулгуурлаад юмнуудаа хийчихээр өөрөө ингээд амар хэлбэлцэлт хүн орчдөг юм байна л да. Тэгээд ирэхэд болохоор зүгээр одоо нөгөө нэг өөрийнхөө бичлэг хүмүүс бол өөрийнхөө хийж байгаа юмыг өөрийнхөө хувьд утга учиртай, өөрийнхөө хувьд нандин тэрийг ингээд зориулаад хийчихэд тэгээд дараа нь за үзэх хүмүүс нь үзнэ. Үзэхгүй хүмүүс нь угаасаа үзэхгүй байж болно. Тэр болохоор хүний сонголт болчихж байгаа байхгүй юу? Тийм болохоор яг би чинь нэлээ одоо ингээд хийгээд за жил бол арай болоогүй юм. Жил бол арай хүрээгүй байгаа юм байна. Тэгтээ амарч байсан. Жил бол удахгүй болчихж байгаа. Тэгээд ирэхэд болохоор эхэндээ болохоор нэлээ муналттай байдаг гэсэн хүмүүс ингээд үзэхгүй байна. Миний бичлэг явсангүй. За байд энэ дээрээ ингэчиж тэрэн дээрээ тэгчиж гэл нэлээ өөртөө шүүмжлэлттэй ханддаг. Тэгээд бас тэрэнд чинь нөгөө хүмүүсийн шүүмжлэл орж ирэн тий. Тэгээд ирэхэд болохоор миний нэг харсан өнцгөн гэвэл өөрөө нэлээд бат бөх одоо хүмүүсийн тэр муухай хандлагыг тэр сайхан хандлагыг тэр нөгөөний цогцолж чадах бат бөх суурьтай байх хэрэгтэй юм байна гэж анзаарсан. Би яг тэр нөгөө надад хин
жүжигчин урнаа нэлээд таалагддаг байхгүй юу? Жүжигчин урнаа тэгж хэлж байгаа. Би нэг подкастыг сонсож байхад өөрлөө нэлээд нөгөө нэг одоо ингээд одоо хил амтай хүмүүс ингээд орж ирж халддаг байсан гинэ. Тэгээд тэр үе болгонда нөгөө нэг толинд хараад чи чин лаг хөхөн шүү. Чи мундаг аахгүй шүү гэж хэлээл ингээд би ингээд цэмбигээд гардаг байсан. Тийм үйл явцудаас өөртөө нэлээ ингээд наадгүй байсан гэдэг тийж аахгүй юу. Тэгээд яг тэрийг сонсчоод нэрэл тийм юм байна штэ. Яг өөрийнхөө хувьд ингээд хийгээд тэгээд тэр чин болохоор хүмүүсийн үзэл бодол үргэлж нөгөө өөрчлөгдөж ингэж дэнслэгдэж явж байдаг болохоор би тэрэн дээр яг тулгуураа хийчих юм бол яг л энэ одоогийн уралдтайгаа адилхан ингээд нураал яваад байх юм байна. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодол дээр тулгуурлаж юмнуудаа ингээд хийх хэрэгтэй юм гэж бодож байсан байхгүй юу? Таны хувьд бол ямар вэ? Яг одооноос 3 жилийн өмнө гэх юм бол миний дотоодоос маш их юм бичвэрүүд гарч ирдэг гэсэн байхгүй. Ингээл хөглөгдөөл тээ ингээл бичвэр гарч ирдэг. Тэр үед би бол яг Facebook дээр л актив л да, ер нь актив байсан. Гэхдээ тэр үед болохоор зарим үед амар шүүмжлэлсэн, бусад руу шүүмжлэлсэн гарч ирдэг. Тэгвэл би хүмүүс намайг юу гэж бодох юм? Өөртөө таалагдсан юм би постолдог байсан. Бусад хүмүүс юу гэж бодох юм гэдэг утгаараа би маш олон бичвэрүүдээ гаргаагүй. Өнөөдрийг хүртэл гаргаагүй бичвэрүүд байгаа. Жилийн өмнөөс би бичвэрүүдээ хангалттай цацдаг болсон. Тэ шүүмжлэлгүй юм тийм гэдэг бичвэрүүдээ хангалттай цацсан. Нэрээ бодсон ч тэ энэ чинь миний хувийн арга шүү. Энийг над руу хайлах ирэх байхгүй шүү. Халах юм бол тэр хүн өөрийнх нь асуудал миний асуудал биш байхгүй. Тэ тэр хүний үзэл бодол миний үзэл бодол биш байхгүй. Би өөрийнхөө гаргах юм гаргах хэрэгтэй бэ. Гэт ер нь бол жилийн өмнөөс нэлээд юунуудаа гаргадулсан. Түүнээс өмнө бол бидний ертөнцийн гарт гэдэг бас одоо юу ажилладаг байгаа шүү дээ. Групп. Тэрэн дээр бол би хангалтайгаар ингээд хүмүүс батламж өгчээрээ, ингээрээ, тэгээрээ гэдэг ингээд нөгөө батламж өгвөл бол маш их учиртай зүйлийг би хүмүүсээр хийлгдэг байсан. Одоо хүртэл тэр хүмүүс ойлгож харж чадчихвэл маш их учиртай зүйлүүдийг хийлгэж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд яг тэр нэг 2 жилийн өмнө тэр шүүмжлэлийн үгийг хүмүүс юу ч хүлээж авах бол би бол өөрөө би бусдын шүүмжлэлд нурахгүй магтаал ташуурахгүй гэж өөрөө дотроо миний үзэл бодол тийм байдаг. Ягаад гэвэл шүүмжлэлээс би өөртөө хэрэгтэйг нь авах, хэрэггүйг нь би хүлээн зөвшөөрөж зогсов. Тийм ээ. Магтаал хитний магтаал хүмүүс намайг магтуулаа. Би ста мундаг байна гэж явчих юм бол би тэр тэнгэрийн амьтан шиг болчих байгаа байхгүй. Тэгэхээр би тэнгэрийн амьтан биш. Би газар амьдарч байгаа. Тэ арга тал дээр би амьдарч байгаа учраас би тэнгэрийн хүн биш учраас би бас тэр магтаалыг ч гэсэн өөртөө өснөр хин нэгнээс магтаал авдаг юм хангыг өөрөө мэдэрчсэн учраас би тэр одоо бат бөх байраа ерөнхийдөө аваад яваад байна л та. Тэгээд лүүцэн гэдэг зүйлийг зарим хүмүүс болохоор яг ингээд би мөнгөтэй болохоор тий зарим хүмүүс би ийм альбан тушаалтай болохоор тий бусад намайг хэр үнэлж байгаагаас хамаарна. Тэгээ бусдын үнэлгээнээс тий тэгэнгүүт бусад намайг хэр магтаад байгаа. Намайг шүмжлээд дэвлэж бас дургуутслуулсан гэдэг. Ийм зүйлүүдээс хүмүүс үнцнийг бас хараад байт юм уу да. Тий альбан тушаалтай намайг хүмүүс үнэлэх хэрэгтэй. Би ийм гээд маш олон хүмүүсийг ер нь анзаарч байсан л та. Тэгэхээр гэлмагш маань энэ тал дээр үзэл бодлоо хуваалцаж. Яалтчгүй тиймэрхүү үнцний ойлголтууд нэлээд орж ирдэг. Тэгээд бас тэрнээсээ илүүтэйгээр бас нөгөө нэг одоо модонд орох гэж ярьдаг подкастн дээр яригдчихсэн да нөгөө нэг нийгмийн стандарт гэж хэлдэг. Тэрэн дээр тулгуурлаж тодорхой хэмжээний би ийм лаг альбан тушаалтай очивол хүмүүс намайг үнэлэх юм байна. Эсвэл би ийм лаг машин байртай ийм гоё хаусанд амьдрал хүмүүс намайг үнэлэх юм байна. Тэр үед гэхдээ хүмүүс тодорхой хэмжээний тийм хүмүүсийг үнэлдэг яалтчгүй. Өөрийн гэсэн байр суурьтай хүнийг бол үнэлдэг шүү дээ хүмүүс. Тэгээд ирэхэд болохоор яг тэр үед зөв хүмүүс нь үнэлж гин үү? Буруу хүмүүс нь үнэлж гин үү гэдэг маш юм асуулттай. Ягаад гэхээр нөгөө хинч биш байхад гаргасан харилцаа, хин нэгэн болоход гаргасан харилцаа хоёр шал өөр байдаг байхгүй юу? Тийм болохоор яалтчгүй тиймэрхүү одоо үнэлэмжтэй болоод тиймэрхүү үнэлэмжийг дагаж ирсэн хүмүүс болохоор миний хувьд тодорхой хэмжээний худлаа хүмүүс байд юм болов уу гэж ажиглаж ирсэн. Ягаад гэхээр нөгөө хинч биш ахтан тэр хүнийг тоохгүй штэ. Хин нэгэн болоход нь энэ манай одоо миний таньдаг манай найз миний найз штэ гэдэг юм уу тэгж бас нэг хандах гад байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрэн дээр ч бас нөгөө нэг дэнслэлтэй хандах юм уу да, тэнцвэртэй хандах юм уу да тий. Одоо таны ярьдгаар нөгөө магтаал ташуурахгүй, шүүмжлэлт нурахгүй гэдэг үг бол яг үнэндээ болохоор нэлийн бат бөх өөрийн гэсэн байр суурьтай байж иж тийм юм дээр хамаагүй хэлбэлцэхгүй байж чаддаг хүнийг тэгж одоо магтаал ташуурахгүй, шүүмжлэлт нурахгүй гэж хэлдэм үү? Яг уу хэн шүүмжилж байна? Яаж шүүмжилж байна гэдэг бас маш ингээд нөгөө нэг юутай ялгаатай гэх юм уу? Одоо мэдээж
бидний ээж аав биднийг шүүмжилдэг бас тодорхой хэмжээний чи ингээд шүү, чи тэгээд шүү гэд. Гэхдээ бусдын өмнө биднийг нэг хамир шүүмжлээд байдгүй мөрчлөө яг ингээд цаг тухайдаа чиний энэ ааш зан чинь болохгүй шүү гэж маяг тийм үү те хэлдэг. Тэр нь болохоор биднийг бодож хэлээд штэ яг үндсэндээ болохоор уг нь амхандаа чи нэг зангаа бэлчөөч гэж маа гэд хэлээд бас байгаад байгаа байхгүй юу? Аль эсвэл хин нэгний өмнө эвгүй байдалд оруулж хэлэх бас өөр. Одоо тэр хүнийг эвгүй байдалд оруулснаа тэрэн дээр ингээд дээшээ гарч иргээд хэлдэг хүмүүс бас байна. Аль эсвэл нөгөө нэг угаасаа атаархаж явдаг байсан болохоор ч юм уу тэрийг чи ийм зантай чи энийгээ болчих гээд нөгөө нэг атаархуу найз гээд нэг байдаг шүү дээ. Чи одоо нөгөө нэг шинэ юм эхлүүлгээл найзаа би ингэсэн би ийм шинэ юм эхлүүлэх гээд байна гэж ингэхэд чи чадахгүй шүү дээ. Чи яаж чадах юм гэж бас унгаадаг найзууд байдаг. Яг нэг бодлын өөрсдөө тэгж зориглож оролдож чадахгүй болохоор ч юм уу тий хүнийг бас тэгж унгаах гад байдаг хүмүүс байд юм байна гэж би ажиглаж байна. За яг эндээс гол тулгуур нь яг юу хэлэх гээд байна гэхээр бид нар үн цэнэ тогтоохын тулд эхлээд хэлбэлцэхгүй байх шаардлагатай юм байна. Магтаал ташуурахгүй, шүүмжлэл нурахгүй бас таны хэлдгээр манай ээжийн хэлдэг юм байдаг байхгүй юу? Хүн тэгж хэллээ гэж чи тийм болчих юм уу? Яг үндэ бол өнөөдөр хүн таныг чи гэрээ цэвэрлэж чаддгүй эсвэл чи хичээлээ ойлгож чаддгүй гэж хэллээ гэд яг үндэ та тийм болчих юм уу? Хэрвээ тэр үг нэрээ таны дотроос нөгөө нэг ингээд зулгаагаад ингээд бүр ингээд бачимдуулаад байвал тэнд нэг бас ноо байна. Нэрэл та өөрийгөө тэгж чаддгүй гэж боддог. Та өөрийнхөө дотор тэгж чаддгүй гэж боддгийг чинь тэр хүн гжигдээд байна. Тэгэхээр та тэрэн дээр нэг ажиллах юм байна гэдгийг бас олж харах хэрэгтэй юм болоо тий. Миний дотрыг бас тэгж гжигддэг хүмүүс зөндөө байдаг. Яг ингээд за би ингээд өөртөө ажиллаж ин да за бочлоо доо гэж бодоод нэг ингээд байж хахад эн чинь байж тээ гэд нөгөө нэг гжигдээд ингээд гаргаад ирдэг. Одоо би ингээд би чинь нэг эгогүй хүндээ гэж ингээд бодоо явж хахад нэг эготой хүнтэй тарлаа. Тэр хүний эгог л олж хараад ёо энэ хүн чи ямар эготой юм бэ инээ тэрэ гэж ингээд бодоод байхад тэр ихэмсэг эготой зам яг үндэ бол надад байсан зам байгаад байгаа байхгүй юу? Чи нэг эгогоо ажиллачаа гэд над руу ингээд харуулад байна штэ. Тэгэхэд болохоор би тэр хүнийг л эготой жихэн ийм хүн байна да энтэй жихэн нийлэхгүй дээ нийцгүй дээ гэж ингээд бодоод байсан чи яг үндэ тэр зам миний зам байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр зантайгаа тодорхой хэмжээний нэг ажиллах бас шаардлагатай байгаад ирсэн байгаа. Тэр үедээ бол тэгээ одоо ч эгогүй хүн гэж хэлэхгүй л дээ. Эго тодорхой хэмжээний миний хувьд бас гарч ирнэ. Гол нь удирдлага би авах уу эсвэл нөгөө хүндээ өгөх үү гэдэг одоо бидний ертөнц бидний гарт гэл байна штэ. Подкаст хийгээд штэ. Тэгээд өөртөө ажиллаа л штэ гэдэг шиг өөртөө штэ. Тиймэрхүү юмнууд надад гарч ирж байсан. Таны хувьд бол тийм гжигдэлтийн үеуд байсан уу? Яг уу гжигдэж хүмүүс орж ирнэ. Ер нь би өөрийгөө анзаархаар би юм ажигч хүн юм уу да. Тэ энэ хүн инхээр нэг унаад байж штэ тэгээд ажиглчдаг тий. Энэ хүн одоо нэг ингэх гээд ягаад гэхээр би ингээд айгуух зүйлийг ингээд туулж үзээд давж үзээд ингээд энэ дээр нэг ингэжсэн да энэ дээр нэг тэгжсэн да гэдэг үе шигтуудыг ингээд айгуух харчихсан болохоор за энэ нэг миний нэг эготой юу вэ да гэдэг ингээд нэг бас тэр чинь харна штэ хүмүүсийг тий. Тэр бид нар өөрийгөө ерөөсөө ажиглахгүйгээр бусад руу айгуух хандуулаад ирэхээр нөгөө эго чинь хижээлдээд эхэлдэг. Энэ надад байсан энэ зүйл нэрээ инхээр би чинь ингээд идэг гэдэг. Олоод харж харахгүй яг гэхээр тэндээс улам бат бүсээрээ бас аваад идэв юм байна гэдэг би өөрөө анзаарч ирсэн. За тэгвэл түрүүний гэлмаш маань бас ярьжсэн. Бардамналт гэдэг үг бусдаас уухгүй гарч ирдэг бас бардамнаад байна шүү дээ. Эго гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд болохоор би дандаа хэлдэг. Надад чаддаг юм зөндөө байгаа. Тэгэхээр чадахгүй бас зөндөө байгаа. Үнэ юм чинь. Би бүгдийг чадчих биш. Би төгсгөн биш. Би орчин ертөнцийн жамын дагуу тоглолтын дагуу амьдарч байгаа бол энэ амьдрал болох юм байна. Яг үнэхээр би машин засаж чадахгүй шүү дээ. Тэ? Надад ингээд нөгөө юу гэдэг тэр мундаг хүмүүсийг машин өдөрөлдөг хүмүүс шиг би тэр тийм сэтгэхгүй надад одоо сэтгэхгүй гэхээс илүү тэднийг би хийж мэдэхгүй ч бас би мэдэхгүй зүйлээ мэдэхгүй. Хин нэгэн технологи тал дээрээ би муу өөрөө тэрийг хүлээн зөвшөөрдөг. Яг тэр хүмүүс энэ хүлээн зөвшөөрөл би чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөөгүй болохоор нөгөө өөртөө ихлээ бас нураагаад идэх юм байна гэдгийг анзаарчихсан. Тэгэл шууд надад туслаач ээ. Би нэг мэдэхгүй шүү. Би болоод өөрөө хүлээн зөвшөөр. Хин нэгэнд би буруу зүйл хийчих юм бол уучлаарай. Миний буруу байсан байна гэдээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ зүйлүүд одоо тийм бид нар дандаа гаднаас тэр хүн илүү байна. Энэ хүн юм гэхээс илүү энэ дэлмаш маш хэсэгтэй. Энэ хүн яаж чадаад байна? Би энэс асууч. Энэ яг юу болоод байна? Юу болохгүй байна? Бид нар дандаа өөрийнхөө хэмжээнд байгаа хүмүүсээс асуухаар нөгөө хүн чинь туулж үзэх юм чинь. Тэгэхээр илүү биднээс өндөрлөгч явж байгаа хүмүүсээс асуугаад тэр хүмүүс надад чинь аль хэзээ тулаад үзүүлж ирсэн бид илүү гоё мэдээлэл өгдөг. Тэр
энэ тал дээр би одоо зөв түрүүний өөрөө асуусан албан тушаал тий тэр хүмүүс өндөр албан тушаал дээр гарчаалаа би стам мундаг би сайн уучлаарай та өөрийнхөө яна ингээд татвал гэдэг өөрийнхөө сайндаа юу яг тэр зүйлийг та хэд өөрийнхөө сайнд тэнд очсон уу нэг бол альва нэгэн зүйлийг нэг хурцлуулаад очсон уу тий та адилхан бусад таны доод албан тушаалуудтай адилхан та тэр хэмжээнд явж ирсэн юм бол ягаад тэр хүмүүстэй яг тэр хэмжээгээр харьцаж чадахгүй байгаа яг тэр Монгол өндөр албан тушаалтай хүмүүс өөрийгөө өндөртэй яг бусад хүмүүс хүн биш юм шиг харах тийм нөхцөл байдлыг айгүй харчихсан байхгүй. Тэр адилхан л бид нэр хүн тий та тэр албан тушаалтайж гарснаа яаж н өөрийгөө хөгжсөн үү? Ягаад тэр доод албан тушаалтнууд дахиулахгүй гэж. Тэгэхээр ийм үнцгнүүд бас гарч ирж байна. Мөнгө яг үнийг хэлэхэд бид нар хоёр гараараа хөдөлгөөлөө зүтгэж мөнгөний бажар. Бид нарт бас ухаан гэдэг зүйл байгаа. Ягаад энэ ухамсартайгаар ажиллаж ухаанаа зараач гэдэг үг чи яг ямар учиртай? Миний бие сэтгэл ухамсар буруу нэгдээд ирэхээр хүн ухамсартайгаар сонголтыг хийж ухамсартайгаар үйлдэл хийж ирэхээр хүн өөрөө сонирхоо тааламжтай байгаа зүйлээ хийгээд эхлэхээр бусад хүнд тэр нь маш амархан харагдаад идэг. Тэ? Тэгэхээр чинь бусад хүмүүс хүчилж хийгээд байгаа хүмүүс нөгөө хүн гэдэг нэг энэ яхаараа юм болчтой, энэ яхаараа тийм болчтой, энэ ийм байгаагүй штэ гэдэг үзгээр хүмүүс маш их хандах гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө харьцуулал түрүүнийг ярил маш маань ярьдаг те. Энэ илүү хаадаг, энэ хитээ юм байсан, энэ тийм байсан гэдэг. Дээрээс ягаад гэхээр энэ харьцуулалт гэдэг зүйл яадаг вэ гэхээр хүүхэд наснаас угаасаа харьцуулагдаад туссан. Аль энийг аль хэдэн хүүхэд хүртэл тийм нэг аль хэдэн хүүхэд байгаа тэд нар ах トゥ нартайгаа хүртэл өөрийгөө харьцуулаад эхэлсэн байдаг шүү дээ. Англи сургуульд ороод ирэнгүүт сургуулийн онцлогтонтой хүртэл өөрийгөө харьцуулаад байна. Би яг энэ ягаад онцроод байгааг нь санахгүй нэг нэстэ зөвөн ш онцроод байна. Тийм. Энэ гоё бүжиглээд байна. Би чадахгүй. Тэр гоё бүжиглэж байгаа хүмүүс өдөр болгон гадныхаа гоё бүжиглэж байгаа тэр мэдгүй байхгүй тэр хүний замыг батлаг хүмүүс явж үзээгүй учраас тэр хүн яаж ийм өнөөдрийн хэмжээс байгаа гэдгийг мэдэхгүй учраас бид нар ингээд нөгөө өөрийгөө л ингээд доош нь хийх өөртөө үнэлэмжээ алдаад идэх зүйл маань дандаа бусад руу чиглээд эхлэхээр ийм зүйл болт юм уу да гэдгийг юм бол миний хэвлэн сайн анзаарч байна. Тэр өөртөө итгэл та хүүхэд наснаасаа угаасаа эхэлнэ. Таны хүүхэд наснд тэр зүйл анхнаасаа суугаад та ихэнх хөвлөгөөс гараад ирсэн цагаас те яг яаж хад ээж авдаа таалагдах гад сайн хүн болоод байсан юм уу нөгөө харин юм дээр бас ярьж байсан шүү дээ тий ээж авдаа таалагдахын тулд би илүү байх хэрэгтэй гэдгээр хийгээд байсан байна уу өвдөөд байсан байна уу тий ээж аав намайг ингэх юм бол тавах юм бол өвдөө тэгвэл тэр үлдээ найзууд намайг өвдөд ирэх юм бол тавах юм болов нөхөр намайг өвдөд ирэх юм бол намайг тавах юм болов тий за тэгвэл нөгөө нэг хит сайн болоод байгаа чинь нэгсэндээ би хит сайн байх юм бол хүмүүс үнэлэгдэх гэдэг шүү дээ яг үнийг хэлдэг ээж аав дээр гарч чинь харьцаан дээрсэн яг адилхан ялгаагүй зүйл байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлүүдээр хүмүүсээ би анзаараасай тий. Бид нар хүүхэд наснда ямар ихтгэл өнөмшлтэй байсан тэр зүйлээрээ явсараад насанд хүрдэг. Насанд хүрэмглээ тэр зүйлээрээ явсараад гэр бүл зохиодог. Тэгээд явсараад яг үнийг хэлэхэд өнөөдөр хэдэн настай байсан ч гэсэн тий хүүхэд насныхаа тэр зүйлийг хэлж одоо нөгөө нэг өөрчлөгдөх болох зөндөө боломж бусадтай харьцуулаад байхаар та өөрчлөгдөөгүй явсараад хөгжих юмч бас бид нарт байгаад байгаа хгүй хүн болгон өдөр тутмын өсөөд дэвчээд явж байгаа. Өөрийгөө ямар байгааг харахгүй дандаа бусдыг хараад байгаа юм бол та яг үнэхээр өсөж дэвжээгүй шүү тий бас боломжоо маш их хаад юм биш үү гэдэг юм мэдрэмж бас орж ирж байна. Энэ дээр гэрэлмааш маань гэж бодож байна. Ялцчгүй бага насны тэр нөгөө нэг өөртөө итгэх итгэл суугдаж байгаа тэр процессуудад ялцчгүй хүүхдүүдэд нэлээ ингээд нөлөөлд юм байна гэж боддог байсан хгүй. Ер нь бол тэгж боддог. Тэгээд ирэхэд болохоор одоо юу хийн тэр нөгөө нэг хүчирхийлэл гардаг уу гэдэг сэтгэлээр хоёулаа ярьжсэн баг нөгөө хүүхдүүд хайр хүсээд ирэхээрээ ямар аргаар хайрыг авахыг хүсдэг бэ гэдгээр дээр нөгөө өвддөг тэгээд айл эсвэл ямар нэгэн хэрэг тарьдаг эсвэл хэд сайн байх гэж хичээдэг гэж тэр тал дээр ярьж байна. За тэгээд минийх дээр ингээд ажиглаж анзаархад болохоор би нөгөө нэг хэд сайн байх гэж ингээд амар хичээсэн байгаа даахгүй юу? Хэд сайн хүн байх гад ч юм уу эсвэл нөгөө нэг хүлээн зөвшөөрөгдөхгүй тэр хүлээн зөвшөөрөгдөх орон зайгаа би аав ээжээсээ ингээд авах гад байсан гэх юм уу одоо хараад ахад манай аав ээж намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм уу гэдэг асуулт хүмүүст гарч ирэх ахalta үгүй хүлээн зөвшөөрдөг байсан. Гэхдээ тэрийг би ойлгодоггүй байсан. Намайг хүлээн зөвшөөрж байгаа гэдэг нь надад нэг л тийм дутуу байгаа юм шиг санагддаг байсан. Одоо ингээд хараад ахад яах вэ? Одоо ингээд социализмын нийгэм ардчлал гарч ийн гэл ингээд зөндөө нийгмийн ингээд урсгалууд ингээд бодж өнгөрөөд нийгмийн урсгалууд бид нарыг дайрсан л байна л да. Тэгээд би болохоор яг социализмын нийгэмд өөрөө байж үзээгүй болохоор ямар байсан хүмүүс нь яадаг байсан гэдгийг мэдэхгүй. Яг ингээд ардчлал дээр төрсэн хүүхэд байгаад байгаа хгүй өөрөө болохоор. Тэгээд ирэхэд болохоор яг дараа нь ингээд надад социализмын нийгмийн талаар ярихад нэг л үлгэр домог шиг сонсогдож байгаа.
бүх хүмүүс ижил ижил тэгш эрэхтэй гэд ингээд ярьж байгаа байхгүй юу. За тэгээд ирэхэд болохоор социализм нураад арчилал бий болж байхад хүмүүсийн хамгийн анхны санаа юу байсан бэ гэхээр амьд үлдэх ёстой. Яаж ижаад нэг амьд үлдээд амьд зуулгаа ингээд хижээх ёстой гэдэг тийм санаа байсан. За тэгээд тодорхой хэмжээний нөгөө нэг сэтгэл зүй бэлэн болоогүй хүмүүс маань яасан бэ гэхээр нөгөө архинд орсон. Тэгээд арх ууж эхэлсэн. Тэр нөгөө сэтгэлийнхаа шарахыг одоо ингээд хин нэгэн байж байгаа хинч биш болох чинь амар мэдрэмж штэ. Тэр сэтгэлийнхаа шарахыг нөгөө нэг ингээд нөхөхгүйд ирсэн байгаа даах нь. Тэгээд зарим ингээд сайхан албан тушаалтай хүмүүс рүү яасан гэсэн чинь хүмүүс нөгөө цуг арх уу юм уу гэдэг ингээд нөгөө нэг одоо бэлгэнд ингээд арх марх өгдөг болсон байх нь штэ тэр үед чинь бас. За тэгээд ирэхэд болохоор манай болохоор нөгөө нэг ээлжийн ажил хийдэг 4 хоног яваа 4 хоног ирдэггүй. Тэгээд ирэхээр нөгөө нилээ ядарсан хүн ч унтна. Ингээд яваад хахад би аав надад хайргүй маань аав намайг юу ч ингээд бодохгүй байна гэд ингээд би боддог байсан байгаа даахгүй дотроо бол. Тэгээд тэр бодлоосоо болоод хүлэн зөвшөөрөгдөхийг маш их ингээд хүсэж эхэлсэн. Би яавал хүлэн зөвшөөрөгдөх бол яавал надад ганц удаа сайн байна гэд хэлчих юм бол гэд тэрийг ингээд эрэлхийлээд тэгээд он сурах хэрэгтэй юм байна. Хичээлээ сайн хийх хэрэгтэй юм байна. Хичээлээ сайн хийх юм бол ээж аав маань баярлах юм байна гэд нөгөө нэг сайн охины дүүрт ингээд тоглоход ингээд хит ингээд бүх юмараа ингээд сайн байхад илүү гэдээ өөртөө ингээд хичээгээдсэн баггүй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь би ингээд юм хийж эхлээд саяхан ингээд ажиллаж анзаарч авахгүй. Юм хийж эхлэнгүүтэл өөрлөгөө дандаа чи илүү хийсэнгүү, чи илүү чадсангүй, чи илүү хийж чадах байсан штэ гэд. Тэгээд би ингээд яагаад юм болгон дээр энэ илүү гэдэг үг давтамжтай гарч ирээд байгаа юм бэ? Би хийгээд байгаа юм шүү гэд ингээд нэг өөртөө зөрчил үүсэж эхэлж байгаа хгүй. Тэгээд тэгсэн чи яг тэр үеийн өөрийн нөгөө нэг хүлэн зөвшөөрөгдөөгүй гэсэн мэдрэмжтэйгээрээ явцсан байсан өөрийгөө ингээд олж харж байгаа. Тэгээд ирэхэд болохоор би одоо ингээд арай нөгөө нэг тэр жоохон хүүхдийн нүдээр биш арай нэг одоо том болсон хүний нүдээр нөгөө харж эхэлж штэ амьдралын механизмуудыг гэх юм уу. Тэгээд ирэхэд болохоор би намайг хүлэн зөвшөөрсөн байсан бахад би тэр үед хүлэн зөвшөөрөгдөөгүй гэж бодож ирсэн юм байна. Тэгээд ирэхэд болохоор би тэр үед болохоор сайн охины дүрд ингээд орсон байсан юм байна. Яг вэ миний тэгэж сайн охины дүрд орсон ч тодорхой хэмжээний тэр үед шаардлагатай байсан болохоор би орсон байх нь байна. Тэгээд аавыг хүлээн зөвшөөрөөгүй гэж бодоод байдаг байсан бахад тэр хүн зүгээр л хайрын хилэмж нь өөр. За тэгээд гаргах юм нь болохоор халуун газар амьдруулж байна. Халуун сайхан юм байранд байна. Одоо нөгөө нэг идэх юмтай байна, өмсөх юмтай байна гэдэг нь тэр хүний хувьд болохоор өөрөг ролоо би сайн биелүүлж шүү. Тэр хүн бол өөрөг ролоо сайн биелүүлж чадсан. За тэгээд ирэхэд болохоор би тэр үед зүгээр нөгөө нэг сэтгэлийн өөрөг ролыг маш их ингээд хүсэж ирмэлцдэг байсан байгаа даахгүй. Ганц тэрвэл ганц сайн байна гэдэг үг. Тэрийг надад яг тэр үед ингээд хүчсэн бол би яг ингээд бүр илүү ингээд чадах юм шиг тэрийг ингээд хүсээд байсан байгаа даа. Тэгээд ирэхэд яг одоогоо багшийн маань хэлдгээр тэр үгээ би өөртөө хэлчихье. Аавынхаа хайрын хилэмжийг ойлгочихж байгаа юм байна. Тэгэхээр би одоо өөрөө цаашдаа ээж болох үедээ ч юм уу ийм алдаа бас тавтагдаж болохгүй юм байна. Хэдий ингээд байртай одоо ингээд сайхан ингээд өөр хүүхдээ амьдруулж байгаа юм байна. Гэхдээ тодорхой хэмжээний цаг зав гаргах бас шаардлагатай юм байна. Ярилцах шаардлагатай юм байна гэдгээ өөртөө ингээд анхаарал явж ийл та. Гээд ирэхэд болохоор тэр нөгөө нэг хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хийж байгаа алхмууд маань арай нэг сэтгэл уужраад өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлж байгаа хгүй. Би яг үндэ бол өчигдрийн өрөөсөө сайн байсан юм байна. Тэгэхээр өөртөө таны хэлдгээр нөгөө алгаа тавьчих. Энэ дээр нөгөө бид нар тэнцвэр явагддаг нөгөө нэг одоо өчигдрийн өрөөсөө сайн байлаа гэдэг нэг одоо дандаа нөгөө нэг өөлхгүйгээр нэг яваад идэх хүмүүс байдаг даа. Одоо юу гэж хэлдэг үлээ би тэр одоо нөгөө нэг өөрөөсөө алдааг хаях дурггүй ингээд зүгээр би болцсон гэдэг штэ гэж нөгөө өөрөөсөө ингээд алдааг хаях дурггүй хүмүүс байдаг. Аль эсвэл нөгөө хит өөрөөсөө ингээд алдааг хахад тэрэндээ ингээд нураад орчих гээд идэх хүмүүс байдаг. Тэгээд тэнцвэр нь болохоор яг юундэ эхлээд өөрөөсөө алдаагаа харчгаа хүлээн зөвшөөрч хөө. За тэгээд дараагийнх дээрээ сайн хичээч яа. За тэгээд өөртөө алгаа ташаад өөртөө талархлын үгс хэлээд өөртөө одоо нөгөө нэг магтаалаа хэлээд сурчих яа. Өөрийгөө бас шүүмжлээд сурчих. Авах гэх ухаантай энийг тэнцвэртэй байлгаж чадах нь ястай юм уу да гэж ажигласан баггүй юу? За ихтэй ярьч юу? Үнэхээр яг зөв шүү те. Ихэнх хүмүүс маань яг саяны гэлмагшийн маань хэлдгээр бид нар яг ингээд өөртөө ажиллаад эхлэхэд өөрийнхөө муу талуудтай харьцаж эхлэхэд хамгийн хэцүү үгүй гэдэг шүү дээ. Угаасаа те өөрийгөө тийм гэж бодоогүй байх тийм муухай зам гаргасан үе байдаг. Эргээд тэрийг хүлээн зөвшөөрөөд би энэ дээр чинь яаж ажиллах юм те.
би энэ дээр ингээд алдсан юм биш. Энэ дээр энэ нь онсон юм биш. Энийг л олоод авчихад хүн өнөөдрийн өөртөө итгэл хийгээл. Ингээд яхаар алдсан бол би энийг яг өөр аргаар хийчих. Гэх мэтчихдээ өөртөө итгэлийг бид хоёр өөртөөхөө үнсээр хэлсэн язгаараа ерөөхдөө хэлээ. Тэгээд бас зарим үед хүмүүсээс тасамж гуйж агаарай. Чадахгүй болчихгүй гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хит би чаддаг, би мэддэг гэдэг ирэхээр хүн эго нь хит ихсээд ирэхээр бас их хүний буруу явуулаад байдаг юм байна гэдгээр нь бол маш их зүйлийг анзаарч байсан учраас би энэ зүйлүүдээс надад аль нь илүүлээд аль нь дутуудаад байгаа юм. Би алийг арай нэг жоохон засахын дундуураа дүүргэж дутуугаа нөхөд ирэхээр хүн яадаг гэхээр өөрөөсөө дүүрээд эхэлсэн бусдад энэ хүн ч гэсэн битгий зовчхоосай. Энэ хүн ч гэсэн ингээд алдчихгүй дээ гэдэг үгнээсээ ерөөдөө маш их зүйлийг хоёр хэлгээл оролдоод байгаа юм шүү гэдгийг бас давхар хэлье. Тэгээд тооч нөлөөлсөн багсхтэй багш гэдэг зүйлийг та нарт бас мэддэг байгаа тийм. Магадгүй дараагийн ингээд хоёрын подкастаа үргэлж хамт байдаг та нартай талархлаа гэж хэлээд Гэлмаа багшаа сүүлийн үгийг үлгээе. За бид хоёрын подкастыг сонсож байгаа бол subscribe, like дарахаа битгий мартаарай. За тэгээд комент хэсэг дээр яриулмаар байгаа сэдвээ үлдээгээрэй. Тодорхой хэмжээний бит хоёрын ярьж болох сэдвүүд байвал бит хоёр өөрөөсөө чадах хэмжээгээр гаргаад ярих болно. Та хэдэд маань тулгамдж байгаа асуудал, шийдэж чадахгүй байгаа асуудлууд байвал та хэд маань комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн подкастаар уулзцгаая.